За өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн дарга Даваа 2 доктор маань Гавьяат хэмээх эрхэм хүнтэй цол авлаа. Тэгээ Даваа 2 зөвлөх мөн Монголын ард түмнийг эрүүл чанартай хүнсээр хангахад одоо сэтгэл оюунаа зориулж яваад бид нар бас талархаж байдаг. Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх маань өөрөө бас одоо хувийн хвшлүүдийнхаа яг суур ойлголтуудыг ойлгож, хуулийн төвшөнд нь мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийг одоо бас боловсруулахад оролцож явж байсан төр хувийн хвшлийн худалдааны хуулиуд байна. Энэ олон одоо хууль болон эрх зүйн орчинд нь суураар нь энэ асуудлыг шийдэж явж байгаа ийм одоо сайхан үе мөчиш одоо шагнаж байгаа юм гоё алтан одоо үе гэж бодож байна. Даваа 2 зөвлөх маань 2014 оноос баялаг бүтээгчдийн холбоо байгуулад тухайн үедээ бараг 21,330 сумдаа салбар холбоодуудаа байгуулад баялаг бүтээгчдийн эрх ашиг хамгаалаад 10 жил болсон байна. Өнгөрсөн хугацаанд Даваа 2 зөвлөхөөс санаачилсан маш олон ажлууд үндэсний хэмжээнд баялаг бүтээгчдийг яг баялаг бүтээгчдийн бүгдэнд нэг хүрсэн том ажлуудыг хийсэн байгаа. Өрхийн үйлдвэрлэгчдээс эхлээд үндэсний томоохон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулах, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээ, жаргал зовлон олон нийтэд таниулж сурталчлаад үнэхээр одоо олон жил одоо хөдөлмөрчдгсэн. Тэгээ энэ хөдөлмөрийн одоо өнөөдөр төр засаг маань үнэлээд энэ нэр хүндтэй шагнал авсанд нь туйлын их баяртай байна. Баялаг бүтээгдэхүүний төлөөлөл болж одоо төрд гарсан Даваа 2 маань төрийн шагнал авч байгаад их баяртай байна.